За яг одоо миний хажууд бор холон нэртэй үзэсгэлэнтэй хөөхөн охин сууж байна. Сайн байцгаана уу? Бор охин байна. Охин маань ерөнхийдөө уран бүтээлч. Одоо 13 настай. Гэхдээ бид хоёр өнөөдөр уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр нэгэн зүйлийг онцолж ярих гэсэн. За учир нь юу вэ гэхээр бор холон охин маань 4 настайдаа цусны хорт хавдар өвчтөй гэдэг одоо оншоор онцлогдоод тэгээд энэ өвчтөд тэмцээд эдгэлээ гэдэг одоо хонх зогсон ийм охин байж байгаа. Яг ингэж хонх цохиж хорт хавдрын ард гарах хүртэл бор холон охин 6 жил хэцүү өвчин хүнд өдрүүдтэй тэмцсэн юм. Тэрээр анх 2015 онд цусны хорт хавдартай гэж онцлогдож байжээ. Тухайн үед бор холон дөнгөж 4 настай байсан. Олон удаагийн химийн эмчилгээ, хүчтэй эм бэлтгэл, зүүд хариур охины хамгийн том айдас. Тэр айдсыг түүний мөрөөдлөл үгүй хийдэг байсан гэж ярьж байна. Цусны хорт хавдраар онцлогдоод тэгээ шууд эхнэлхээс эмчилсэн. Тэгээд яг 2 жилийн хугацаанд нэмжлүүлээд 6 настайдаа гарч исэн. Тэгээд айгүй их хүнд эмчилгээ хийдэг. Тэгээд химийн эмчилгээ ер нь хийж исэн. Тасалтгүй хийсэн тий. Одоо ерөөхдөө сайн бол санахгүй. Тэгээд ерөөхдөө яг жоохон бас санаж байгаа юм байгаа. Тэгээд гэрийнхнаасаа сонссон бас юмнууд байгаа. Ямар ч ажлаа тэгэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл бол эмч нарын маань эмчилгээ, гэр бүлийн нөгөө асаргаа тэгээд хажуугаар нас хүүхдийн ордонд алтан ягш дээр дууны дугууланд явж исэн. Тэгээд өөрөөсөө өөр нөгөө эрүүл хүүхдүүдтэй нийлээд ингээ өвчнөө мартаад нэг хэсэгхэн зорч гисэн инээлтэд байж та бас аваа гой сэрэгчээд гараад ирдэг гэсэн. Тэгэхээр дуу хөгжим гэдэг бас ямар агуу зүйл гэдгийг бас та охин энэ дээрээс ойлгож байгаа баха. Тэгээ миний хүсэл мөрөөдөл бол ингээд дуу дуулах бол эм тарианаас илүү их хүчтэй байсан болохоор би ингээд өдийг хүртэл дуугаараа яваад эм тариагаа бүр мартчихсан. Тэгээд 2022 онтойгоо ингээ эрүүл сар бол учирж байгаадаа маш их баяртай байдаг. Хүн гэдэг амьтан чинь бас их хүчтэй. Ийм оюун бодлороо, оюун ухаанаараа бас өөрийгөө эмчилж чаддаг гэж бас ярьдаг шүү дээ. Хүүхдийн нөгөө бяцхан нийс тэмцээнд яваад бас оролцоод ирж исэн, эх орныхоо нүүр царай болоо явж исэн ийм охин байж. Араб руу явж исэн баг тий. Хүүхд байхдаа бяцхан бас ийм тайлан тоглолт өдр хийгээд тэндээс нөгөө олсон ашгаа эхнэлхээс тандилж ийсэн гэдээ ярьжсэн тий. 3 удаа би даасан тоглолт хийж исэн. Мамо нашаар отгон тэнгэрийн дагна торхтой зарим билүү? Тэгээд улаан хамтлагтаа бас хамтраад хийж исэн. Тэгээд 3 удаа тоглолт хийгээд 2 удаа бас би даасан цомог гаргаж исэн. Оо за. Тэгээд тоглолтынхоо орлогыг өөрийнхөө уран бүтээлд болон эхнэлхсийн хавдрын тасагтаас хандилж исэн. Ийм мундаг охин байж байгаа. Тэгээ ерөөсөө зүрх сэтгэл нь бол бас үнэхээр гайхамшигтай, эрч хүчтэй ийм охин. Хоёлаа хамгийн сүүлд хийсэн нэгэн шинэхэн уран бүтээл клипээ Монголынхаа ард түмэнд ах эгч нартай дүүнэртэй найз нөхдөдөө зориулж хүргээд өгөө. Клип болохоор урагшаа 2 сар гарan явж хийсэн. Оо за 6 авсан ганцаараа тий. Бас нэг хятадын бас алдартай бүжигчин залуу өдөр бас бүжиглээд оролцоод л шүү дээ клипээ. Тэгээ одоо та удахгүй үзнэ тий. Тэгээ энэ дууны нэр нь Don't give up the fight. За өмнө нь бол маш олон уран бүтээлтэй шүү дээ. Би чиний YouTube руу ороод үзсэн л дээ бас. Бор холон гээд. Тэгээд би бас бор холон охины бас пэйж хуудсыг тавьчих. Тэгээ бор холон охинтой та охин бас холбогдож болно, хамтарч ажиллахыг хүсэж байвал бас тий бор холон охин руу бичээрэй. Тэгээ мэдээж бор холон охиныг төлөөлж бас насанд хүрсэн одоо төлөөлөгч хүн тантай бас холбогдох болно. Бүр хүүхэд байхаасаа бүр ийм жоохон байхаасаа л ерөөсө дуулж бүжиглэж өссөж ирсэн. Тэгээ өөрөө хэдэн хөгжим тоглолтог 70-80 дуу дуулсан ийм мундаг охин байж байгаа. Хүүхдээ ордонд явдаг байхдаа дуулж исэн хүүхдийн дуунууд ч байгаа. Хүүхдийн дуунууд зөндөө байгаа тий. Тэр болон клипчүүлж чадаагүй уран бүтээл. Сүүлийн зүгээр чиглэлээ өөрчлөөд чөлөөт чиглэлээр. Одоо нөгөө охин маань бас ингээ 13 нас хүрсэн. Тэгээ бас нэг арай нэг чөлөөтэй яг үеийнхэндээ тохирсон юм дуу бас дуулж эхэлж байгаа. Өмнө нь бол дандаа хүүхдийн дуу дуулжсэн тий. 70-80 дуутай гэхэр чам агуу уран бүтээлч хүүхд байгаа үстэй. Бор холон охины цоо шинхэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна. Don't give up the fight. Fight, 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 fight. Fight, 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 fight. Fight, 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 fight.
fight. Залуухан би залуу байна бид. Зай завсаргүй хар бараанд. Амьсгалан амьдарн бид. Ад жаргалыг ирэн сурсаа. Хүсэл мөрөөдөл хаяо. Гэдэгт бидний гаргалгаа. Хүн чанараагээ. Бас л бидний зөвлөгөө. Өглөөгөр бидэн шин боломж. Өнөөдөр бид зогсож болохгүй. Оросасоо үнийг хийж чадах. So don't give up now. Don't give up the fight. Fight, 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 fight. Fight, 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 fight. Fight, 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 fight. Хүслээ бид хүлүүлсэн ч тэдэнд хүнээс илүүнд бид дахин оролдсон. Хайрыг бас буруутгасан ч хамаагүй гэрэл асаж чадна. Хүсэл мөрөөдөл хаяо гэдгэлт бидний гаргалгаа. Хүн чанараагээ бас л бидний зөвлөгөө. Never give up if we fail. We can stand up again. Take a breath if we fall. We can rise back up. One life and few chances to choose the right or wrong. One life and few chances, so don't give up the fight. Өглөөгөр бидэн шин боломж. Өнөөдөр бид зогсож болохгүй. Оросасоо үнийг хийж чадах. So don't give up now. Don't give up the fight. Fight, 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 fight.